Эрхэм гишүүд та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Монгол улс дахь хүний хэрэгжүүлэлтийн төлөв байдлын талаарх 24 дахь хилтгэлийг комиссийн стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хяналт чалгалт, гомдол мэдээлэл, судалгаа дүн шинжилгээ, төрийн болон төрийн бус бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэл авалгаа статистик тайлан үндэслэн дараах 6 сэдвийн хүрээнд боловсрууллаа. Нэгдүгээр бүлэг сонгогдох эрх 2024 оны сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, хоёрдугаар бүлэг хүний эрх хамгаалагч болох өмгөөлөгч ба сэтгүүлч эрх зүйн байдал, гуравдугаар бүлэг хүний эрх цахим технологи, дөрөвдүгээр бүлэг цахим технологи ашиглан үйлдвэгдэж буй гендер зориулсан хүчирхийлэл, тавдугаар бүлэг эрүүгийн хэргийн шийдвэрлэх ажиллагаанд дах бэлгийн хүчирхийллийн орхиж болж байгаа хүүхдийн эрхийн зарим асуудал, 6дугаар бүлэгт шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт хэмээх ийм 6 бүлгийн хүрээнд авч үзлээ. Ингээд нийтдээ 44 саналыг улсын хурлаас тогтоолд оруулна уу хэмээн санал болгож хүргүүлсэн болно. За нэгдүгээр бүлэг сонгогдох эрхийн хүрээнд дараах асуудлуудыг авч үзсэн. Хамгийн гол нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, үндсэн хууль заасан сонгогдох эрхийн үндсэн 4 зарчмын хэрэгжилт 2024 оны 9 удаагийн улсын хурлын болон аймаг нийслэл сум дүүргийн эрдэнэ төлөвчдийн хурлын сонгуульд хэрхэн хэрэгжвэ гэдэг дээр дүгнэлт хийлээ. Ингээ хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчлийн талаар дүгнсэн, түүнээс гадна зардлын үйл ажиллагаа, гомдол шалган шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой дэд сэдвүүдийг дүгнэлээ. Эндээс үзэхэд нэгдүгээрт улсын хурлын болоод аймаг нийслэл сум дүүргийн эрдэнэ төлөвчдийн хурлын сонгуулийн хуулийг онцлогийг нь тусгасан байдлаар дахин зарим өөрчлөлтийг тусгах давхардал хийдэл зөрчлийг арилгах ёстой байна гэдгийг дүгнсэн. Нийтдээ энэ хүрээнд 4 судалгаа шинжилгээг хүний эрхийн үндэсний комиссоос захиалан гүйцэтгүүлсэн болно. 4 зарчмын хүрээнд дараах асуудлууд байна гэж дүгнсэн. За энэ 4 зарчим нэгдүгээрт бүх нийтийн байх зарчим байна. Бүх нийтийн байх зарчмын хүрээнд дараах бүлгүүд иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна гэж дүгнсэн. Энэ нь 2005 оны хүний эрхийн үндэсний комиссийн 2 дахь удаагийн илтгэлд бас дурддагдж байжээ. Оюутнууд байна. Түрээсийн байранд амьдардаг иргэд уртын ээлжээр ажилтдаг буюу тухайн цаг үед өөрийн байнга оршин суугаа газрын харьяанд биш өөр газар байрлаж ажиллаж байгаа барилга дэд бүтцийн салбарын ажил хийдэг хүмүүс байна. Түүнээс гадна за төрийн албан хаагчид одоо ажлын шалтгаанаар өөр газар ажиллаж байгаа эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд байнга оршин суугаа газрынхаа санал өгөх байранд саналаа өгөх ийм зохицуулалт хууль тогтоомжийн хувьд үйлчилж байгаа учраас энэ бүлэг иргэдийн хувьд саналаа өгөх боломж өнөөдрийг хүртэл хангагдахгүй. Тийм учраас цахимаар эсвэл шуудангаар урьдчилан энэ өөр бусад улс оронд хэрэгжиж байгаа энэ хувилбаруудыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж дүгнсэн. За дараагийн нэг хэсэг бүлэг асуудал бол хорих ял эдэлж байгаа Монгол улсын иргэдийг шүүхийн шийдэх тогтоол гарсан бол сонгох эрхийг илүүлэхгүй гэдэг. Тэгвэл олон улсын байгууллагын зүгээс өгж байгаа зөвлөмж нь хүнд хөнгөн хэлбэрийг гэмт хэргийн нөхцөл байдлыг хангалтцаад хэрвээ богино хугацаанд хорих ял эдлэхэр бол нийгэм шиг нөхцөл байдлыг бодолцсон сонгох эрхийг бас олох боломжийг эрэлхийлэх ёстой гэдэг зөвлөмжийг өгдөг. Үүнийг бас судлан үзэх зүйтэй байна гэж үзсэн. За тэгш байдлын зарчмын хүрээнд тойрог сонгуулийн эзлэгчийн төлөөлж буй сонгогчийн тоо гэдэг дээр асуудал байна. Энэ дээр Европын аюулгүй байдал хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас өгч байгаа зөвлөмж нь 10-15% хэлбэлцтэй байгаа ч дунджаас гэдэг. Манайд бол энэ 15% нь хэтэрсэн улсын хурлын болоод орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн хувьд нэг сонгогчдыг төлөөлж байгаа тоо бол харилцан адилгүй байгаа. Мандат тойрог байгуулж байгаа байдал өөр байна. Тиймээс энэ дараагийн удаа улсын хурлын болон аймаг нийслэл сум дүүргийн сонгуулийн тухай хуулинд аль алинд нь сонгогчдын тоо, газар нутгийн хэмжээ, газар зүйн онцлогийг харгалзнаа гэж байгааг цаашид үндэслэх тодорхой шалгуур болгон хуульд өөрчлөх нь зүйтэй байна гэдэг дүгнэлтийг хийж байна. Үүний дараагаар чөлөөтэй авах зарчмын хүрээнд сая үндсэн хуулийн дэвтэр шийдэгдсэн мандатын тоотой тэнцүү саналыг дугуйлах гэдэг нь чөлөөтэй авах зарчмыг бас зөрчиж байна гэж үзсэн. Түүнээс гадна үндэсний аудитын газраас урт хугацааны хөгжлийн бодлогод бас нэр дэвшиж байгаа нам эвслийг мөрийн хөтөлбөрөөр бүрэн нийцүүлэхийг шаардж байгаа байдал нь чөлөөтэй авах зарчимд бас бүрэн нийцэхгүй байна гэж анхаарах ёстой гэж үзэж байгаа. За саналаа нууцаар гаргах зарчмын хүрээнд
болон чөлөөтэй байх зарчмын хүрээнд харьцангуй бүх нийтээр байх зарчим тэгшэрхийн зарчимтай харьцуулах юм бол илүү хангалттай гэж хэлж болно. Гэхдээ энд бид нэгэнт баталсан стандарт хуулийн зохицуултыг хэрэгжүүлэх асуудал байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд саналаа нууцаар гарах зарчимдаа итгэмжлэгдсэн чөлөөлөгч ашиглаж байгаа тохиолдолд тусалцаа авч байгаа тохиолдолд энэ тухайд бид яаж саналаа нууцаар гарах эрхийг нь хангах вэ гэдэг асуудал байгаа. Түүнээс гадна санал авах байранд очиж саналаа өгч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бас бүрэн харахгүй байх тэр нэмэлт тоног төгрөмж туслалцаа хэрэгтэй байна. Энэ дээр нь бид нар бас энэ гаргацсан стандартыг хэрэгжүүлэх ёстой байна гэдгийг дүгнэж байна. За, сонгуулийн зардлын хувьд хуульд зааснаар бол бид нар сонгуулийн зардлыг хэмнэнэ гэдэг ийм зорилгыг дэвшүүлсэн боловч яг баталсан зардлыг нь аваад үзэхээр энэ сонгуулийн зардлын дээд хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүд, алс хэдэн газар нутагт амьдардаг иргэд орлого багтаа иргэдийн хувьд юм нэр дэвших боломжийг нь шууд хааж байгаа бас нэг шалгуур болж байна. Ийм учраас сонгуулийн зардлыг дахин авч үзэх ёстой. Хоёр дахь сонгуулийн зардалтай холбоотой заавал шийдэх ёстой нэг асуудал гэж дүгнэж байгаа нь тайлагнах байдал, хариуцлага тооцож байгаа байдал. Өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилж байна. Татварын ерөнхий газар шүүхээр үргэлжлээд явж байна. Энэ дээр тэгээд тайлангаа ирүүлээгүй 3 бас нам эвсэл байгаа. Тэгээ нам эвсэл нь сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй тохиолдолд дараагийн удаа ямар арга хэмжээ авах вэ? Тодорхойгүй үр дагавар, тодорхойгүй ийм нөхцөл байдал үргэлжилсээр байна. Хандвийг буцаах асуудал байна. Хуулийн этгээдээс хандив авсан асуудал байна. Хэрвээ одоо сандвийг зарцуулаагүй бол түүнийг баш цаашид ямар байдлаар төвлөрүүлэх асуудал гэдэг энэ сонгуулийн зардалтай холбоотой асуудлуудыг хууль тогтоомжийн хувьд нэгэн бүр шийдэх ёстой гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Хамгийн сүүлд нь сонгуулийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх байдлыг авч үзвэл 9 байгууллага хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна. За, энэ 9 байгууллагаас явуулаараа мөнгө тулгаа. За, энэ 9 байгууллагын хариалыг аваад үзвэл хамгийн их гомдлыг хүлээж авч байгаа цагдаагийн ерөнхий газар бусад байгууллагууд нь цагдаагийн ерөнхий газар руу шилжүүлдэг. Ингээд нийт дүндээ 92% гомдлыг цагдаагийн ерөнхий газраас хүлээж авч шийдвэрлэж байна. Эндээс нийтдээ манай хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар судалгаа хийсэн багаас дүгнэж байгаа нь мөнгө тарааж байгаа боловч мөнгө тараагаад байгаа нь ингээд баримт таталгаатай өгөөд байгаа боловч түүнийг нь хянан шийдвэрлээд иргэдэд ил тод нээлттэй хариуцлага хүлээх гэсэн байдлыг мэдээлдэггүй учраас ер нь бол шийдэгдэнэ гэдэг итгэл багуулсан байна иргэдийн хувьд хандлтын судалгаагаар. За, шийдвэрлэж байгаа байдлыг аваад үзэх юм бол 44 гэмт хэргийг шийдвэрлсэн байна. Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, за тэгээ бусд нь бол зөрчлийн шинжтэй гэж үзсэн. Тэгээд нийт нөгөө 92% одоо цагдаагийн ерөнхий газар хүлээж авсан гомдлынхоо 90%-ийг нь хэрэгсэхгүй болгосон. Оролцогч тодорхойгүй одоо бүрдүүлэх шаардлагагүй, хууль заасан шаардлага хангахгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон ийм байдалтай. Байн захиргааны эрхийн шүүхээр бол 5-6 нэхэмжил шийдэгдсэн юм байна. Тэгэхээр энэ цаашдаа энэ гомдол маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой бол 2 янзын асуудал байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөвчийн хурлын сонгуулийн тухай хууль, улсын хурлын сонгуулийн тухай хуульд гомдол маргааны тухайн жилдээ багтаан шийдвэрлэнэ гэж заасан байдаг бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр 30 хоног гэдэг хугацаа байдаг. Энэ хууль тогтоомжийн хоорондын зөрчлийг арилгах ёстой байна. Түүнээс гадна хэрвээ нэр дэвшигчийн хувьд сонгуул өнгөрсний дараагаар эрхэн сэргүүл энийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг үр дагаврын тухай асуудал байна. Хууль тогтоомжийн нэгдмэл хэрэглээний тухай асуудал байгаа болохыг мэдээлээ. Тэгээ үүнээс гадна мэдээллийн ил тойдлыг хангах тал дээр бид нэр бас хуулийн хэрэгжлийг хангуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд хүний эрхийн үндэсний комиссоос 2 байгууллагад албан шаардлага хөргүүлсэн. Хуулиар бол мэдээлэл өгөх ёстой гэдгийг нь хэлсэн. Нууцад хамаарахгүй нээлттэй мэдээлэл мөн боловч за хүссэн төрийн бас байгууллага иргэнд өгөөгөө гэдэг ийм гомдол гарсан. Тэгээ үүний мөрөөр энэ сонгуультай холбоотой, сонгуулийн явцтай холбоотой, статистик мэдээлэлтэй холбоотой гаргасан шийдвэр дүгнэлттэй холбоотой асуудлаар нээлттэй мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудаас хүссэн иргэн хуулийн этгээдэд өгөх ёстой байна гэдгийг бас дахин сануулж байна. Ингээ энэ хүрээнд сонгох хэрэгтэй холбоотой нийтдээ улсын хурлаар тогтоолд оруулахаар 7 саналыг тоомлон саяын дээр дурдсан дэд зэдийн хүрээнд хөрвүүлж байгаа болно.